Сонстоо. Бид ChatGPT-ийн чат доторх төлбөр худалдан авалт удахгүй гарах гэж байна гэж хэлж байсан да. Тэгвэл энэ функц гарчлаа. Тэгээд бидний төсөөснөөс ч том байна. Одоо танай хэрэглэгчид шууд ChatGPT дотроос худалдан авалт хийж чадна. Ямар нэгэн вебсайт руу орох, сакс, чиглүүлэлт хэрэггүй. Зүгээр л чатлаад дарна боллоо. Энэ нь яаж ажилдаг? Яагаад чухал? Мөн dropshipper танд яг одоо хэрэгжүүлж болох уран бодит алхмыг би үзүүлнэ. OpenAI албан ёсоор Shopify-тай түншилсэн. Мөн Etsy-тэй хамтарч чат доторх худалдан авалтыг шууд ChatGPT рүү авчирч байна. Одоогоор зөвхөн Америка ба ялангуяа Etsy борлуулагчдаас эхэлж байна. Дараагийн шатыг Shopify эзэлнэ. Тэгэхээр хэдхэн хоног, магадгүй хэдэн 7 хоногийн дотор Shopify минь энэ боломжид хамрагдана. Энэ боломж нь ChatGPT-ийн бүх хэрэглэгчид үнэгүй Plus эсвэл Pro дээр ажиллана. Одоогоор нэг бараатай төлбөр тооцоогоор хязгаарлагдана. Олон бараатай сакс удахгүй нэмэгдэнэ. Борлуулагчид багахан шимтгэл төлнө. OpenAI яг дүнг хараахан зарлаагүй. Бүх төлбөрийн системийг Stripe ажилуулна. Одоо яагаад энэ бидэнд чухал вэ? Нэгдүгээрт саадгүй худалдан авалт. Хэрэглэгчид ChatGPT-ээс гарах олон цонх дарах шаардлагагүй. Саад багасах тусам борлуулалт үснэ. Хоёрдугаарт ChatGPT өөрөө борлуулалтын сувг боллоо. Сар сая хэрэглэгчтэй AI-ийн дотор байрлах TikTok Shop гэж бодоорой. Гуравдугаарт эрт нэвтрүүлсэн нь хожно. Танай бүтээгдэхүүн ChatGPT-ийн үр дүнд төрүүлж харагдвал асар том давуу тал авна. Дөрөвдүгээрт энэ бол хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөж байгаагийн шинж. Дар урлалын үнэт эдлэл хаанаас авах вэ гэж Google дэлхийн оронд хүмүүс шууд ChatGPT-гээс асуув. Би удахгүй яг ингэж үзүүлнэ. Хэрв та эсвэл танай сайт оптимизацтай байвал танай бүтээгдэхүүн илэрнэ. Мэдхэд илүүдэхгүй. ChatGPT дурынгаар сонгомол хийхгүй. Илэрцүүд бэлэн байдал, үн, чанар, сэтгэгдлээр ирэмблэгдэнэ. Тиймээс ревюгээ сайн байлга. Одоохондоо ганц хязгаарлалт. 1. Бараатай төлбөр тооцоо. Бандл, кит дэмжлэг, төр хоош. Тэгвэл алхам алхмаар яаж харагдахыг үзье. Би одоо ChatGPT-д нэвтэрсэн байна. Энэ нь хэрэглэгч жинхэнэ нэвтэрсэн үед бүрэн ажиллана. Одоохон юу гэсэн үг болохыг харуулна. За би зүгээр л асууж байна. Mother's Day-д зориулсан $50 доош гар урлалын үнэт эдлэгийн бэлгийн санаа хэд байна? Ямар хариу өгөхийг нь харцгаая. Эхлээд текстэн тайлбар, бар зэрэг мэдээлэл өгнө. Дараа нь тэглээ, бүтээгдэхүүний сонголтууд гарч ирлээ. Одоогоор Anna Luisa, Collective Hearts гэх мэтээс байна. Эдгээрээс алинд нь ч дарвал вебсайт руу очих боломжтой. Мөн өөр олон листинг харуулж байна. Энд Sterling сүр өсгөн зүйлт байна. Бусад хэд хэдэн сонголт бас Etsy-гийн өөр бүтээгдэхүүнүүд байна. Энийг нэг үзье. Хувилбар, size, variation сонгох боломж өгч байна. Жишээ нь Bold accent хүүхийг авъя. Тэгээд чатаас шууд buy дарна. Энд харагдаж буй урьдчилан бөгдөгдсөн мэдээлэл, төлбөрийн карт, хаяг бол ChatGPT дээр хадгалсан миний мэдээллээс автоматар дүүрсэн байна. Би ChatGPT премиум ашигладаг тул мэдээлэл маань аль хэдийн байна. Хэрэглэгч нэгтрээгүй байсан ч энэ боломжийг ашиглаж болно. Хэрв хэрэглэгч ChatGPT-ийн төлбөртөө хувилбаргүй эсвэл төлбөрийн мэдээлэл хадгалаагүй бол тэдэнд ингэж харагдана. Тэд Apple Pay, Google Pay линк ашиглаж төлөх эсвэл Pay Another Way гэж дарж картын мэдээлэлээ гараар оруулах боломжтой. Харж байгаа шиг энэ бол чат доторх саадгүй төлбөр. Хэн нэгэн ChatGPT-ээр захиалга хийхэд бэкэнд дээрхий урсгал огт өөрчлөгдөхгүй. Таны бүтээгдэхүүн захиалагдвал захиалга танаа Etsy эсвэл Shopify-ийн дашборд дээр танил ирнэ. Хэрв та Autodesk ашигладаг бол тэр нь Autodesk дашборд дээр харагдана. Тэгээд цаашаа Autodesk, урдын адил бүгдийг нь зохицуулна. Тиймээс бэкэнд өөрчлөгдөхгүй. Таны талд нэмэгт шимтгэлээс өөр ялгаа баргуугүй. Хэрв та өөрөө ChatGPT-ээр хідэн захиалга хийсэн бол доорх профайлсаар аватараа дарж Orders хэсэг рүү ороод өөрийн бүх захиалгуудын байдлыг харах боломжтой. За тэгэхээр та яг одоо юу хийх ёстой вэ? 1. Юуг энд зарж эхлэхээ тодорхойл. Нэг бараатай бүтээгдэхүүнээс эхэл. Бандл одоохондоо ажиллахгүй. Импульс худалдан авалт өдөөх бүтээгдэхүүн бодоорой. Утасны дагалдах хэрэгсэл, жижиг гэр ахуйн төхөөрөмж, тэжээгэр амьтны бараа. Бай дарахаасаа өмнө хүмүүс удаан бодохгүй зүйлс. Ашигын зохистой төвшин хадвал. OpenAI-ийн шимтгэл плюс нийлүүлэгч плюс тээвэрлэгтийн зардлыг тооц. Одоогоор яг хэд байх нь тодорхойгүйж 5,000-аас 10% орчим гэж төсөөлж болно. Энэ бол өөр зах зээл дээрх дунджаас ургуулan ботсон тоолдоо. Тиймээс ойролцоогоор гэж ойлго. Гэхдээ үнэ хэдээр өсгөх тухай суур ойлголт өгнө.
Хоёрдугаар LLM, том хэлний загвар, оптимизац. Бүтээгдэхүүний гарчиг нь хайгдах үйц ба ярилцахад нийцсэн хэлээр байг. ChatGPT хүмүүс асуултаа яаж хэлдэг, яг тэр байдлаар үр дүнгээ татдаг. Цэвэрхэн зураг, подохоо бүүлэттэй тайлбар хэрэгэл. Техникийн үзүүлэлтүүдийг нээлттэй, ойлгомжтой байрлуул. Ингэснээр AI танаа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид итгэлтэйгээр үзүүлэх боломжтой болно. AI идэвхтэй болно гэдэг сонинч одоо байдал ийм л байна. Промпт талаас нь бодоорой. Хэн нэгэн 25-оос доош хамгийн сайн эмэг аль вэ гэвэл танаа бүтээгдэхүүн илэрхүү. AI хайтанд листингээ хэрхэн бүрэн оптимизах тухай наривчилсан тайлбар хүсвэл миний өөр видеоноос үзээрэй. Тэнд би ChatGPT-ийг яаж сургах, бэхжих талаар бараг бүхнийг тайлбарласан. Энэ нь Google-ийн SEO оптимизацаас өөр логиктой байдгийг мэдэх хэрэгтэй. 3. Автодисор, дропшиппинг дэлгүүрээ автоматжуул. Эндээс та цаг зав олж авна. Автодис бэкэндийг хариуцж байх хооронд та ChatGPT-д бэлтгэхэд төвдөр. Автомат импортоор аль бүтээгдэхүүн шуурхай худалдан авалтын юулүрт хамгийн сайн байгааг хурдан тестл. Үн, нөөцийн мониторингоор өрсөлдөх чадвараа хадгал. Ялангуяа ChatGPT бэлэн байдал ба үнийн дагуу ирэн бихнэ. Автомат биелэгт fulfillment-тэй бол та алхам хоцрохгүй. Хэрэглэгчид шуурхай хариу хүлээдэг. Дараагийн хоцолд өртөг дагуулна. Дүгнвэл автодисийн автоматжуулалт танд эргэлтээ тэлэх боломж олгож, ChatGPT дараагийн хүчтэй борлуулалтын сувагтай болно. Сануулга. Шимтгэлийн яг бүтэц хараахан тодорхойгүй тул ашгийн хувиа анхаар. Алдаргалгүй байхаа шалга. Үүнд автодис тусална. Мөн нэг сувгаас хэд хамаарах хэрэггүй. Shopify, Etsy, TikTok Shop, Facebook Marketplace, Amazon зэрэгт зэрэг зүйл. Бүгдийг Outdisor амархан удирд. ChatGPT зөвхөн бичүүлэх, өдөржин бүхнийг асуух хэрэгсэл байхаа болж, албан ёсоор storefront болж эхэллээ. Эрт хөдөлсөн dropship-рууд давуу тал авна. Shopify бүрэн нэвтрэнгүүт нь би энэ бүхнийг алхам асахмаар үзүүлээд явахыг хүсвэл доор комент үлдээгээрэй. Энэ шин гэхдээ dropshipping платформ л гэдэг талаар таны бодлыг сонсомоор байна. Мөн subscribe хийж мартаоцай. Энэ бол e-commerce ба dropshipping-ийн авраг давалгааны зөвхөн эхлэл. Үзсэнд маш их баярлалаа. Ялангуяа энд хүртэл үзсэн танд.